Эрүүгийн цагдаагийн албаны Харт амьтад тэмцгэлцийн албаагчид, замын цагдаагийн албаагчдад мансууруулах юм сэтгцэд нөлөөд өгсөн ойлголт, ийм төрөл зүйл хойшлуулшгүй тохиолдолд хийгдэх арга ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа. Энэ сургалтад замын цагдаагийн албаагчдад мансууруулах юм сэтгцэд нөлөөд өгсөн төрөл зүйл ойлголт, гадаад дотоод нөхцөл байдал, хууль эрх зүйн ойлголт, анхаарах асуудлын талаар яриа таниулга хийсэн юм а. За яг анхан шатны дээр бүх иргэдтэй тулж харьцдаг тийм ээ. Тэдний нэг одоо энэ замын цагдаагийн алба хаагчид өнөөдөр хартаа мансуурлуудын талаар ойлголт, төрөл зүйл, за хартаа мансуурлууд хэрэгэлсэн хүн болон хадгалж байгаа хүнийг одоо зарж уулсан хүнтэй одоо нүүр тулсан буюу илрүүлсэн тохиолдолд одоо хэрхэн ямар арга хэмжээ авах вэ? Хойшлуулжгүй тохиолдолд одоо эрүүгээрийг хэн шийдвэрлэх тухай бол яг зөрчлийн тухай хуулийн дагуу одоо ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг талаар өнөөдрийн энэ сургалтыг зохион байгуулж одоо мэдээлэл одоо замын цагдаагийн албаагч нарт өгч байгаа юм аа тий. Тэгээ ер нь замын цагдаагийн алба болвол ер нь одоо хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж тийм ээ биелэнд одоо хяналт тавьж ажилладаг алба байж байгаа. Энэ дээр бас мөн одоо зөвхөн одоо арх сутгуулгундааны зүйл хэрэгэлсэн жолоочийг илрүүлэх биш сэтгэс нөлөөлөх юм бэлмэл одоо хар тамхич гэдэг юм уу ийм одоо бэлмэл хэрэгэлсэн үедээ тээврийн эрс жолоодож явж байгаа жолоочийг илрүүлэх энэ чиглэлийн ажиллагаанд бас тус нэмэр болох мэрэгжлийн одоо удирдлагаар хангах одоо энд нь одоо хувь нэмэр болох талаас нь яг энэ мэрэгжлийн албатаар бол албаагч нартаа бол хичээл сургалт оруулж байгаа. Тэгэхээр энэ нь бол цаашлуул энэ төрлийн одоо гэмтгийг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд бол одоо нэмэртэй